Энэ орон сууцны залилан бол газар автсан. Нэг иргэнд одоо нэг орон сууцыг олон иргэнд давхардуулан зардаг. Иргэд маань хуруу humсаа хуглан байж гадаа дотоод ажиллаж банкнаас зээл авч нэг орон сууц захиалдаг. Захиалсан орон сууц нь ашиглалтанд орохгүй 5-10 жил болдог. Үүнээс бол одоо хохирдог. За мөн одоос захиалсан орон сууцыг давхардуулаад бас 5-10 хүнд зэрэгцүүлээ зарчдаг. Үүнээсээ болоод олон мянган иргэд гадуур түрээсийн байранд эсвэл гэр хороололд эсвэл одоо аав ээжийнхээ одоо хажууд амьдарч байгаа. Тэгээ энэ асуудлыг сэгцлэе. Орон сууцыг давхардуулан зархаас сэргийлье. Орон сууцыг зарах одоо мэдээллийг бүртгэлийг одоо ил тод болгоё гэдэг агуулгаар орж иж байгаа хууль учраас дэмжиж байгаа. Хамгийн гол нь хууль хэрэгжих боломж байна уу? Хэрэгжүүлэхэд бол юу анхаарах ёстой. Бид алга ташуулаад нэг хууль баталцдаг одоо бүх юм болчлоо гэж бодно. Гэтэл байдал дээр төрийн албаа агч нар бүртгэлийн байгууллагын хуулийг хэрэгжүүлэх гэдэг эхлэхэд одоо мэдээллийн технологи, програм хангамж, систем, техник тоног төхөөрөмж, хүн хүчгээд одоо энэ бололцоонд байгаа юу? Энийг яаж бий болгох юм бид нэр? Тэгэхгүй бол эцэст бид хууль батлаад өглөө засгийн газар холбогдох байгууллага хэрэгжүүлэхгүй байна гэдэг дахиад нөгөө асуудлаа цэгцэлж чадахгүй нөгөө иргэдийн бас хүсэн хүлээлт алга болдог. Эргээд та нарын баталсан хууль амьдрал дээр хэрэгжихгүй байна гэдэг. Ийм юмруу орчих вэ. Тийм болохоор бас цаашдаа орон сууцны залилангийн асуудал цэг тавих, барилга, газар, бүртгэл, заас банк санхүүгээд энэ бүх системүүдийн хооронд нэгтгэж уялдуулах, мэдээлэл солилцдог байх, шаардлагатай мэдээлүүд нь ил тод байх, энэ одоо төрийн албаа агч нараас ажиллаа хийх бололцоо боломжийг нь бүрдүүлэх, энэ тал дээр бид яах ёстой вэ? За мөн одоо дээрэс нь нөгөө компаниуд захиалга авчаад компанийн нэрийг өөрчлөөд улсын бүртгүүлээд дахиад компани зараад дахиад одоо өөр нэртэй болоод ингээ хэдэн давхар хохироод алга болдог. Тэгээд тэрийг шийдэх гээд шүүхтэр очиод хэдэн жил шийдэгдэггүй, шүүхрийг шийдвэр гаргадаг, шийдвэр гүйцэтгэх хэрэгжүүлэх гэж бас хэдэн жил болдог. Энэ хооронд нөгөө төгөргийн ханш тэгээ нөгөө иргэнч улам их хохирдог. Нэг иймэрхүү юмнуудыг баталсан хуулиа хэрэгжүүлэхтэй холбоотой бид яг юу хийх ёстой, засгийн газар юунд анхаарах ёстой, улсын их хурлаас ямар хууль тогтоомжид өөрчлөлт оруулах ёстой вэ? Энийг давхартан шийдээд олон мянган иргэд олон жил хохирч байгаа асуудлыг нэг мөр зэгслэхгүй хуулийн нэг хэсгээр нэг хэсэг асуудал шийдэгдээд цаатал нь хонхон дуурахаар дамран таг гэдэг ийм юм орчих вэ? Энэ дээр одоо бас ямархуу хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой бид яаж болох вэ? Юу хийж болох вэ? Энэ дээр та нэг хууль санаачдад үр дагаврыг үр дүнг хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар бодсон зүйл төлөвлөсөн зүйлээ хэлэхгүй. За, улсын хурлын дарга сангийн бямцгтын асуултанд хариулъя. Таныг бас хууль зүйн дотоодоргийн сайдаар ажиллаж байхад бид нар улсын бүртгэлийн багц зүйлийг боловсруулад тэгээд улсын хурлаар дараа нь бас өргөн барьж хилцүүлээд энэ хүрээнд дээр маш олон мэдээллүүдийг ил тод болгож исэн. Энэ мэдээллийн ил тод байдал гэдэг бол нийгэм бас заримдаа шийдлээ олж чадахгүйгаа богшоод байгаа мэдээллийн зөрүүнээс болоод гэрээний одоо байгуулж байхдаа эрх тэгш байдлаа хангаж чадахгүй байгаа нөхцөлөдлүүдийг засах нэг арга зам. Тухайн үед бас энэ олон мэдээллүүдийг ил болгохоор одоо итгэж өгөхгүй л хэлсэн. Пүүпа одоо бид эдийн өмч хөрөнгө чинь нууц байх ёстой л гэдээсэн. Хуулийн эдгээдийн мэдээллүүд ил болсноор гэрээний одоо бие биендээ итгэх тэр итгэл жишээ нь дээшилсэн багхгүй. Яг энэ компани эцсийн өмчлөгч нь хэдэн хувьцаа эзэмшсэн. За энэ компани ерөн ямар түүхтэй ингээд. За манай тендерийн хуулиа жижиг дунд үйлдвэрлэлийн шуугуулсан зарим одоо хууль бус зүйлүүд ч гэсэн энэгээр илэрж ирсэн. За энэ концепцийг би бас шууд энэ жилийн үед яагаад бас барьж орж ирэхээр энэ 18 онд яг энэ мэдээллүүдийг ил болгох гэжсэн багхгүй. Тэгээд тухайн үеийн парламент улсын хурал маань бас итгэж өгөөгүй. За энэ болохгүй хүний өмч хөрөнгөтэй холбоотой мэдээллийг эрхийн төлөвийн ч гэсэн гаргаж болохгүй гэдэг л энэ хандлагаас болоод ингээд 6-7 жил явцсан юм асуудал байна. Тэгээ энийгээ дагаад одоо орон сууц захиалганы холбоотой давхардуулан захиалга авах энэ байдал маш их өндөрсөн учраас яг 18 онд ярьж исэн энэ концепцийг би томьёол болгоод зарим энэ одоо эрхийн төлөвийн мэдээллийг л нээлттэй болгоё гэж байгаа. За чигүүргийн үед бол манай улсын бүртгэлийн ерөнхий байгууллага дээр нэмэгдсэн байхгүй яг хийж байгаа. Дид үтцэд болоод
программын хувьд одоо энэ байгууллагыг дэмжих зайлшгүй шаардлага байгаа. За хуулийн төслүүдийг дагаад хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тогтоол байж байгаа. Тэгэхээр Монгол Улсын засгийн газар нь барьд дуусаагүй нийтийн зориулалтад орон сууцны барилгын эрхийн бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад орон сууцны захиалга бүхий хилцээр хөрөнгө оруулсан иргэн хуулийн этгээдийн за эрх ашигыг хамгаалах зорилгоор одоо өртсөн тэмдэглэгээ заавал хийх зохицуултыг хэрэгжүүлэх хүрээнд одоо тус байгууллагын одоо програм хангамж дэд үтцийг одоо сайжруулах ажлыг хийх ёстой байгаа. Энэ бол суурь нь бол гарцсан одоо ч одоо маш улсын бүртгэлийн маш олон мэдээллүүдийг ил тод нээлттэй болгоод ийм Монголиод байршуулж байгаа. Энэ хүрээндээ энэ программыг сайжруулад өргөтгөхөд явах бүрэн боломжтой. Шигүүргийн хувьд нэмэгдээгүй учраас энэ асуудал дээр ямар нэгэн ойлголтын зөрүү бол гарахгүй гэж одоо бас ойлгож байгаа. Гол нь одоо бас програм хангамж тэр хатуу зөвлөн дэд үтцийг л бүрдүүлэхэд хөрөнгө мөнгө зайлшгүй хэрэгтэй. Тийм учраас энэ хугацаа тавьж бас шилжилт хийх зохицуултыг нь бол энэ тогтоолын төслөөр өгж байгаа. За дээрэс нь нөгөө барилга бас ашиглалтанд орохгүйгаа нэг асуудал маань мөнгөний аваад өөр бизнест оруулахаасаа гадна газрын эрхийн маргаан үүсдэг ч байд юм уу. За эргээд халуун дулаанаар хангагдах зөвшөөрөл нь бас авагдаагүй ч байд юм уу. Ийм зүйлүүдээс болдог. Энэ мэдээллүүдээс ил болгох нийтийн мэдээллийн одоо хуулиар болгож байгаа. Тэгэхээр иргэд маань одоо бас яг дараа нь ерөн одоо улсын комисс ажиллаад ерөн ашиглалтанд орох барилга мөн үү биш үү гэдгийг бас нэгтэлж ялгах энэ бүрэн болцоог нь бас энэ хуулиараас олгож байгаамаа. Тэгээд олон талын ач холбогдол байгаа. Энэ мэдээллийг ил тод нээлттэй болгохын асуудлын суурь нь бол Монгол улсын хэмжээнд бол тавигдсан. Ийм Монголын болон холбогдох одоо юм хуулийн байгууллагууд төрийн байгууллагуудын мэдээлэл тодорхой дэд үтцүүд үүссэн байгаа учраас бас хэрэгжүүлэхэд бол бас цой шин зүйл биш ээ гэж би одоо бас хэлмээр байгаамаа. Тэгээд бас тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө хэрэгтэй. За бүртгэлийн байгууллагаас асуучъя. Энэ бүртгэлийн байгууллага маш их ачаалттай болох нь барилга газрын бүртгэн, барьж эхлэхэд нь бүртгэн, зарж борлуулж эхлэхэд нь бүртгэн, дуусахад нь бүртгэн, хоорондоо шилжүүлэхэд нь бүртгэн. Энэ хэмжээгээр бүртгэлээ бүрэн хийж чадах уу? Одоо ингээд 20-30 мянган барилга жил ашиглалтанд ордог. Одоогийн байдлаар 1000 орчим барилга л одоо бүртгэл хийж чаддаг юм шиг байна. Цаашдаа бүртгэлийн байгууллага дээр байшин барилгаа бүртгүүлэх гээд иргэд нь одоо худалдаж авах захиалга өгсөн гээд бүртгүүлэх гээд их захгүй очир дараалал үүсдэг. Бүртгэхгүй байхын хүнд суртал гардаг. Цаашлаа тэрний шан харамж болдог. Ийм эрсдэл үүсэхгүй байх боломжууд юу байна? Та хэд бүгдийг цахимаар тийм үү? Заавал хүний оролцоогоор заавал улсын бүртгэлийн газар дээр очиж бүртгүүлэх гэж очир дараалал авч хурдан бүртгүүлэхийн тулд шан харамж өгөхгүйгээр цахимаар хүний оролцоогүй гэрээсээ гар утаснаас компьютер дээрээс бүртгэх ийм боломжийг бүрдүүлж чадах уу? Энэ дээр юу хийж байгаа? Дөрөвдөр микрофон. За, ер нь бол төрийн байгууллагуудын оронтой бол цомхогдсон байгаа. 9%-ээр цомхогдсон. Ер нь бол улсын бүртгэлийн байгууллага дээр бол захин бүртгэлүүд хийгдэж эхэлсэн. За жишээлбэл барьцааны гэрээг бас цахимаар бүртгэж जैन натриатаас бас өөрийнхөө нөгөө гэрчилсэн материалыг бас улсын бүртгэлийн байгууллагаар цахимаар илгээгээд улсын бүртгэлийн байгууллага бас цахимаар хүлээж авч бүртгэж байгаа ийм асуудлууд бас байж байна. Дээр нь ийм Монголиас гарч байгаа топ 10 үйлчилгээний 3 нь бол бас улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээ байснаас үзэхэд бол улсын бүртгэлийн байгууллагын төрийн үйлчилгээ болон цахим бүртгэл дээр бол төрийн байгууллагуудыг бас манлайж ажиллаж байгаа гэдэг нь бол энэ тоо баримтаас бас харагдах байхаа гэж бодож байна. За ер нь бол хэдийгээр цахимаар бүртгэл хийж байгаа боловч цахим бүртгэл гэхлээр хүмүүс албаа хаагчийн хүний оролцоо байхгүй гэж боддог. Яг бодит байдал дээр бол тэр цахимаар ирсэн мэдээллүүдийг боловсруулах, хууль эрх зүйгээ шинжлэх, үйлчлэгээг хүртээмжтэй ажиллах хүрээнд бол хүний нөөц бол байнга орж идэг. Тийм учраас хэрвээ боломжтой бол улсын бүртгэлийн байгууллагт бас хүний нөөцийг нэмэгдүүлэх энэ тал дээр бас боломжтой бол анхаарч өгөөсэй гэж хүсэлт гаргаж байна. За сайн зэрэг хариулъя. Бямцогт дарга маш чухал асуулт асууад байна. Одоо үзэл баримтлаг концепцэн за зөв байгаа баталчдаг хэрэгжихгүй гэдэг. Тэгэхээр ерөн зүгээр одоо мэдээж энэ бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа бид нар маш сайжруулад явж байгаа.
одоо энэ цахимжилтын 2 дугаар үе шатыг л улсын бүртгэл дээр хиймээр байгаамаа. Өөрөөр хэлэх юм бол энэ мэдээллийг боловсруулалтыг хийх энэ програм хэмжээний шинжилгээг сайн хийж өгөх асуудал байна. Одоо болохоор цаасан суурьтай байсан тэр зүйлүүдийг сканер дэж оруулаад бид шилжчихсэн. Одоо өөрөөр анханасаа тэр бүртгэл дээр одоо боловсруулалтыг эхнээс нь хийдэг. Одоо тэр програм хэмжээний шилжилтлүүл орох энэ ажил одоо улсын бүртгэлийн байгууллагыг бас дэмжиж ойлгож хөрөнгө мөнгийн одоо эх жилийн төсөв дээр тавьчвал энэ бодит байдлаараа төрийн үйлчлэгээний 70% улсын бүртгэлийн байгууллага үзүүлдэг байхгүй. Тэгэхээр энэ луг бол одоо ингэ зөв шилжилт хийх гээд байгаамаа бас Бямсагтаар бас чухал асуудлыг гаргалаа. За дээрэс нь газрын хууль тогтоомжийг, барилгын хууль тогтоомжийг, хаягжилтын хууль тогтоомжийг засгийн газар бас иж бүрээр нь бас оруулж ирэх шаардлагатай байгаамаа. Энэ одоо За гişүүд асуулт асууж